2 программистайгаа манайд ирсэн. Ер нь одоохондоо 3 хүн л байгаа юм шиг. За аялал жуулчлалыг ер нь мөнгөний заавал ийм тухайн улс орны эдийн засагт хэрэгтэй гэдэг талаас нь ер нь хөгжүүл улс ороо ярьж байгаа тийм. Эдийн засгийн өсөлт тэгээ мөнгө санхүү нэмэлт гэдэг. За энэ хост айлын хувьд бол бидний ганц жишээлбэл миний нэг бахархаж энэ хост айлыг үргэлжлүүлэх гэдэг байгаа санаа юу гэхээр би энэ Let's Play Together гэдэг энэ нэрийн хуудастай энэ бэлэг залуу манайд ирснээрээ би гэртээ гадаад түнийг үргэлжлүүлэн ирүүлэх ёстой гэдэг нөгөө юм урам зориг авсан. Энэ бэлэг залуугийн цүнх үүргэвч нь ямар ч хувцсунаар юм байхгүй зөвхөн цүнх дүүрэн тоглоо. Тэгээд бэлэг улс ер нь өөрөө юм тоглоомыг маш их тоглоомыг одоо боловсролын систем тэр утгаар зүгээр ресторанд нь ороход тоглоом хажууд нь байж идэг. Рестораны ширээн дээр хоолоо хүлээж авахтаа л баг тоглоом тоглож идэг. Ийм арт юм гэж би энэ залуугаас ойлгосон. Энэ залуугийн явуулдаг үйл ажиллагаа нь ерөөсөө баг тэр юм байна. Би энэ залууг ирэхэд Монгол шагаагаа тайлбарлаж өгөх гээд нөгөө өөрийн мэддэг хэмжээ ингээд баг. Тэгээ ерөөсөө шагааны ач тусыг би бодж эхэлж ирсэн байхгүй юу. Тэгээд энэ типу гэдэг энэ залуугийн хүчээр би аялал жуулчлал гэдэг зүйл бол мөнгө одоо бэлэн мөнгө шууд авахаас илүү типугээс би нөгөө олж авч байгаа тэр мэдлэг одоо өөрийгөө ингээд нөгөө өдөөс нь тэр санаа аялал жуулчлал маш чухал гэж бодсон. Хүн аялал жуулчлалын одоо хост айл хэзээ ч ядардаггүй байх хэвээр. Аялал жуулчлал хийснийхаа төлөө тэр хүн яанаа яста өнөөдөр төдөө ирнэ яах вэ гэж боддог байвал тэр хүн сэтгэлээсээ нэг ч үг гарахгүй байхгүй. Харин би нөгөө манай хост айл гэдэг нь хэзээ ч ядардаггүй айл гэсэн үг. Биднэрт ядрах шалтгаан байхгүй. За дараагийн жишээлбэл типугээс би ойлгож авсан зүйл бол би Монгол айл Монголоо тайлбарлахад нөө шагаа эдгээрээ дамжуулаад тайлбарлахад би юу мэддэг байх хэрэгтэй гэдэг тэр мэдлэгээ би ухна. Тэгээ шагаан тухай интернетээс уншина. Монголд чи бүр шагаа цуглуулдаг шуудаа шагааг жип машинаар сольж авсан хүн байдаг юм билээ шүү дээ. Бүр яасан гэхээр шагаа нь өөрөө нөгөө юм үе уламжилж ирсэн шагаа байхгүй юу? Бараг ханд дөрж одоо дээр үеийн тийм гүн Монголын одоо эртний тийм жижиг хаадууд чинь өөрөө шагаа цуглуулдаг байсан тийм. Тэрний уламжлал өвлөдөж ирсэн шагаа. Тэгэнгүүт тэр үн цэн өсөөд. Тэгээ би за типугийн жишээн дээрээс бол би нэг тэгж инспайр хийж байсан. За дараа нь өөр жишээлбэл үзүүлээ л да. Энэ тэрхийн цагаан нуурыг тойрсон залуучууд энэ White Lake гэдэг энэ бичээд байгаа эднэс. Энэ хоёр Франц хүмүүс цагаан холдог хүмүүс. Хөрөөлөө цагаан хоолно гэдэг нь энэ хүмүүсийн хувьд яагаад цагаан хоолсон шалтгаан нь би ан амьтныг нөгөө ялангуяа өхөр малыг ийм бөөнөөр нь үржүүлдэг ийм фермийн малын мах нь нөгөө тийм стресстэй мах байдаг тий байгалийн биш мах байдаг гэдгийг эднээс ойлгож цагаан холдон болсон болохоос биш дуртай заас болоогүй. За энэ тэр уцыг авчих тэр. Энэ залуучууд ийм байгалийн мэдрэмж өндөртэй. Өөрөөр хэлбэл байгалыг тунгаад бодох. Тэгээ энэ залуучууд манай энэ дэрхийн цагаан нуураар ингээд аялсан тэмдэглэлээ манай сэтгэлийн дэвтэр дээр бичээд би энэ нуур байдгийг мэдэж аваад би өмнө нэгж ийм нуур байдгийг мэдээгүй. Мэдж аваад би дээр нь юу бодсон гэхээр дахин та нарыг ирэхэд би дэрхийн цагаан нуураа яг та нар өнөөдөр үтсэн юм шиг энэ байгальтыг би байлгаж байна гэж хэлсэн байхгүй. Би нөө санаанд ингээ ярьж байхдаа хэлсэн. Би хэлсэн үгэндээ эзэн болохын тулд одоо бодно шүү дээ. Дэрхийн цагаан нуурыг яавал одоо байгалыг муутгахгүй байх вэ? Энэ байгалыг энэ залуучууд 10 жилийн дараа 3 хүүхдэд дагуулад ирэхэд яг хүсчээсэн байгаль яг хэвээрээ байж чадах уу гэж бодож байгаа юм. Энэ юусоо аялал жуулчлалын өгөөж ийн гэж би боддгийг. Өөрөөр хэлбэл надад ийм бодол ухаарлал өгнө гэдэг нь өөрөө аялал жуулчлалын нөгөө мөнгөөр хэмжигдэхгүй өгөөж. Тэгэхээр Монгол айлууд бол өөрөө нөгөө мал ахуйтай учраас би хэдий хотод амьдардаг ч гэсэн миний ах дүүний хөдөө малтай байна. Надад ичний үхэр явуулаад өгөөч гэхэд хэн ч надаас мөнгө авахгүй л явуулна. Би өөрөө бол хоолоо тасрахгүй байхгүй. Одоо би гол нь хоол ичээ зүгээр суух биш нэг ажил хийх хэрэгтэй. Тэр ажил нь юу гэхээр гэртээ гадаад хүн ирүүлээд хоол байна хувааж идэнгүүтээ нөгөө хүнээрээ бас хоолн дээрээ нэмэрлүүлж идэж чадахгүй ногоо цагаа юу гэдгийг тэр юм авуулж идчихээд одоо би буцаагаад Монгол ахуй соёл бол ингээ хүнтэй юмаа хуваалцаж чаддаг. Монгол дотор ийм байгаль нь байдаг чи очиод үзгээд явуулах мэргэжлийн компанийн зааж өгөөд явуулах. Монголд ийм шагаа гэдэг тоглоом нь байна. Чи энийг тэр музейд очиж үндэсний түүхийн музейн 2 давхар шагааны дасгийг үзээд тэгээд надаас илүү лавж асуугаараа гингүүдээ хэлэх нь хамгийн чухал миний ажил болчихж байгаа. Энэ өөрөө нөгөө баг одоо би тэр хүнээс ингэж хэлснийхаа төлөө цалин авахгүй ч гэсэн миний бахархалтайгаар хийх ажил واخгүй юу.
Эний чинь Монгол хүнд ингэж хэлэхээс биш одоо Монголд амьдардаг гадаад хүн яг над шиг ийм мэдэрч хэлэхэд маш хэцүү. Тэгээ би энэ санаагаараа ер нь аюул жуулчлал гэдэг зүйл бол тодорхой ийм хэсэг одоо ийм бүлэг хүмүүс өөрийн хүслээрээ хоос дайр болж аюул жуулчлалд одоо ийм гардан ийм мандайлах үүрэгтэйгээр оролцох нь зайлшгүй. Харин яг манайх азар одоо нөгөө анх нь би энэ couchsurfing гэдэг вебийг CS буюу couchsurfing-ийг мэдж авчаад би юу гэж бодож байсан гэхээр энэ бол үн төлбөргүйгээр гэртээ хүн ирүүлэх гээд байгаа биш. Аялагч хүнийг орон нутгийн хүнтэй холбож өгдөг веб гэдэг талаас нь би харсан байхгүй. Би түүнээс биш энэ хүнийг гэртээ үнгүй ирүүлэх юм байна. Би буцаагаад гадаад очихдоо үнгүй байх юм байна гэж ихэж хараагүй. Гэхдээ надад бас нэг ажлын жумаар би гадаад очихдоо зочид буудалтаа буучаад яадгийн Америкийн одоо Мэриленд мужийн Балтимор гэдэг хотод байгаа хүн рүү холбоо бариад couchsurfing хүн рүү би танад нэг очиж үзье гэж бичингүүл нөгөө намайг тэг гэж хэлсэн. Би очихдоо нэг 4 шагаагаа Монголын ил загталтай барьж очиод тэгээд нөгөө хүнтэйгээ би Монголоос ирлээгээ уулзаад тэгэнгүүтээ нөгөө хүндээ тэр авч утсан юмаа бэлгэлчгээд тэгсэн чинь нөгөө хүн чинь ингээд амьдралдаа би бараг магадгүй Монгол хүнтэй уулзахгүй байсан байх. Гэтэл ингээд би боддоор гар барилаа, уулзлаа, Монголын тухай сонслоо. Танаа нутаг зөгийг үржүүлж болох уу гэж болно нэг нь зөгийн ном надад бэлгэнд өглөө. Ийм одоо тэр хүний амьдралд ийм гоё ийм дурсамж үтээгээ тэр хүнд ийм бахархлыг төрүүлж байгаа нь аюул жуулчлалын одоо үндсэн зорилго гэж би үнэхээр хардаг болсон байхгүй. Тэгээ одоо 10 жилд ингээд анх ирж байсан залуучуудаас энэ жишээд бол Ноёл Кевин гэдэг хоёр юу Хонконг залуучууд. Тэгээ энэ залуучууд Монголд ирэнгүүтээ биднэрт нөгөө юу зааж өгчихсэн. Манайд ингээд хоол хийж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ Монголын тухай ийм их юм бичсэн. Монголд ингэж аялдгийг энэ Ноёл Кевин Ноёл Хонконг залуучууд. 2009 оны одоо 6 сарын 5-нд ирж байсан залуучууд хамт ажилдаг өнөөдөр хамт ажилдаг найзууд нь 3 найз нь манайд энэ хоёроор дамжуулаад манайд ирж ш. Гэхдээ бүр мөнгөтэй системээр ирж байна. Харин бэгээр. Тэгэхээр эн чинь надад юу хэлээд байна гэхээр юмны үн цэн гэдэг чинь үл нөгөө бүтээгддэг, зорж бүтээгддэг зүйл болохоос биш санаандгүй байж явахд үн цэн бүтдэггүй. Аюул жуулчлалын үн цэн нь эцээц Монгол орныг нөгөө байгаагаар нь байглаар нь унган төрхөөр нь авч үлдээд Монгол ахуй соёлыг нөгөө үеийн үед дэлхийн хүмүүсийн музей болгох гэн. Энэ Монгол гэрвэл гэр доторх амьдрал бол дэлхийн хүмүүсийн үед музей байхгүй юу? Энэ музейг бид нар яг ингээд сайхан авч үлдэх нь бидний үг. Түүнээс музейг шинэ үдмэрээр баяжуулаад байх шаардлага байхгүй. Бид нар ухаандаа шинэ зүйл бүтээхээс илүү хуучнаа ухаж төнхөд гаргаж ирэх нь одоо хамгийн чухал. Яг орчин цагаа дагаад одоо юу гэдгийг ном нь ингээ ил дээр үдөө судар ном нь баримтагд байсан бод одоо яг ил байна. Энийгээ дагахгаас өөр аргагүй. Манай гэрт интернет байж гэн энэ байхаас өөр аргагүй. Тэгвэл илүү дахиж нэг шинэ юм нэмэхдээ бодох нь шүү. Энэ ер нь миний Монгол ахуй соёлыг эвдэж гэнэ үү? Байгалыг доройтуулах гэж байна уу гэж бодно. Тэгээд аюул жуулчлалыг ингээ мөнгө төгрөггүйгээр хийхийн цаа талд нь тэр хүний эрдэм боловсрол дээшлэх, ахуй соёлоо илүү сайн мэдэж тунгаах, дээр нь нөгөө олон жилийн дараа тэр багассан хүмүүсийн найз нөхөд Монголд ирэх гэхээс бүр илүүтэйгээр хараа. Энэ жишээлүүд нэг жишээ байна. Энэ нь Шинэ Зеланд улсаас манайд ирсэн 11 хүн. 8 хүүхэдтэйгээ аав ээж хоёр өвөөтэйгөө ингээд 11 үлээ. Шинэ Зеланд айлын өвөө нь Лондон гаралтай Англи руугаа явж явах замдаа Монголоор ирсэн. Эднээсээс би юу ойлгож авсан гэхээр боловсрол гэж хэлээд байгаа зүйл чинь заавал бага сургууль сураад 10 жилийн сургууль сураад их сургууль сурахаар боловсролтой. Би одоо компьютерийн хараа хэмжээ мэрэгжилтэй гэхээс биш би боловсролтой биш байхгүй. Тэгээд энэ хүмүүс энэ home education буюу хүн амьдрал ахуйгаасаа боловсролыг эзэмших ёстой. Боловсрол гэдэг зүйл нь тэр хүнийг амьдруулахад нь хэрэгтэй зүйл. Байгаль орчинд ээлтэй амьдрах гэж байдаг юм уу? Тийм зүйл гэдгийг би энэ залууч энэ хүмүүсээс ойлгож та нар яагаад ингэ хүүхдүүдээ гिचээ сургалтанд явуулахгүй ингээ 8 хүүхдтэйгээ тэгээ Лондон руу хэдний сарч байдгийг дандаа газраар авахгүй юу? Бараг ингээ 6 сар аялна гэж байгаа юм бэ асуусан чинь манай улсд бол боловсрол ийм байдаг юм аа. Бид нар манай хүүхдүүд шалгалт өгнө. Тэгээд тэнцээд гэрчилгээ авах. Асуудал байхгүй. Тэгээд эн чинь ингээд дэлхийн улс орны хөгжсөн улс гэж юу хэлээд байгаа гэхээр хамгийн наадах нь ийм юмыг зөвшөөрчихсөн те. Тэгээд иргэдтэй юм үнэхээр одоо сурч мэдэх энэ боломжийг хангацсан улс орол юм байл шүү дээ. Тэгвэл юу сурах уу гэдгийг нь зааж чиглүүлэх хэрэгтэй юм байна. Хүн юм сурч олно гэнгүүт одоо
муу муухай зүйлийг сурахыг үл ерөөсөө дэмжихгүй байх хэрэгтэй юм. Тэгэхээр хост айлвал нөгөө гадаад хүнийг ирээд одоо жишээлбэл зүгээр хамгийн наацх нь юугаар нөгөө секс аяж жуулж төгссөн чинь Тайланд дөө. Тэр усаар ботход бид нар хэзээ секс аяж жуулчлыг хөгжүүлж байтугай ярьж болохгүй хоригдох хэрэгтэй. Ягаад гэвэл тэр нь өөрөө тухайн улс орны хүн ардад муугаар нөлөөлөх зүйл байхгүй юу? Зүгээр бие хаамд нь гэхээс илүү бүр оюунд нь муугаар нөлөөлнө. Тэгэхээр бид нар юуг хориглоод аял жуулчлал юуг зөвшөөрөөд яах вэ гэдгийг бол ийм доктортой байна уу тэр үзэл баримтлаар нь байгаль дэлтэйгээр нь бодож боловсруулаад ерөнхий ийм сайхан төлөвлөгөө өдр байхаас өөр арга байхгүй. Энийг нөгөө аял жуулчлалыг нэгдэж хийх хэрэгтэй болохоос биш ажлаа мэдэхгүй ч юм уу эсвэл ажиллаж үзээгүй хүнээр хийлгэнэ гэж бол бас байж болохгүй. Гэхдээ аял жуулчлал гэдэг ерөнхий ойлголтыг заавал ингэж нөгөө суурьтай бүр суураар нь бодчихлээ. Энийг түүнээс шүүл нөгөө наад захын дэлхийд тэгж хөгжиж байна манайх ингэн гэдэг хөвлөр ярьж болохгүй болчиход байгаа юм. Тэгээ би энэ гэртээ гадаад хүн ирүүлж байгаа энэ туршлагаасаа бол аял жуулчлал бол мөнгөн дээр суурлах ёсгүй юм байна. Тэр цаад үн цэнэндээ суурлах ёстой байна. Тийм ч учраас манай гэр бүл тэдийгээ зарим хүн мөнгө төлөхгүй ирдэг ч гэсэн би тэр хүнээс үн цэнээр авчдаг байхгүй. Тэр хүнээр би өөрийгөө үнэлүүлж чаддаг байхгүй. Тэр үнэлгээний үнцэн дээр үн цэнтэй адил хүн дахиж ирнэ шүү дээ. Түүнээс шүүл үн цэнэгүй юмд бол хүн тоохгүй хайчихгүй. Нөгөө бохож ажиллаа хайдаг шиг хайчихгүй байхгүй. Тэгэхээр бид нар тийм үн цэнийг бүтээх ийм аял жуулчлалын одоо эзэд байгаа болохын төлөө илүү их мэрийнэ л гэсэн үг. Тэгээд тэгж боддог. Тэгээд одоо намайг бүр хэдэн жилийн өмнө энэ манайд ирж ирсэн анхны бас нэг герман бүсгүй бигдээ чамаас нэг юм анзаарлаа. Чи бол дүнт боорой гэж хэлдэг хүн юм байна гэж. Бүх зүйл боломжтой байхгүй юу? Чи битгий юм санаа зов тий. Тэгээ ингээд танах метр 30 см-ийн өндөртэй юм сайхан модч хурдан урган манайх мод тарьжсэн тэр үед. Удахгүй урган танаа өхөр малч ингээд байна. Чи дугуугаа унддаг юм байна. Танаа бид нар ингээд энэ хүүхдүүд чинь ингээд нөгөө тоглож байна. Энд ингээд шоумо хаяад хөзөр тоглоод хүүхдүүд манай хүүхэд одоо гадаад үнтэйгээ шатар тоглож байна ч гэдэг юм уу те. Тэгэл энэ ингээд хүүхдээ ээж нь өргөө явж байна. Би энд сууж байна. Манай эхнэр энд хоолоо игээд алхаа барьж байна гэд би энэ дугуйд явж байгаа. Энэ нь одоо бодоод гадаад хүн манай хүүхдүүдэд тоглож байгаа л үү те. Ингээд тэгэл гол нь түн туурай байхгүй. Битгий юм санаа зовоог бид нар хэлдэг үгийг энэ залуу энэ эмэгтэй онцлоод ингээд бүр. Тэгээ Монгол хүмүүс үнээр нөгөө тэгж амьдэрдэг хүмүүс гэсэн үг. Биднэрт нэг санаа зовоодох юм байхгүй гол нь нэгдэж нягтраад юмаа маш сайн ойлголцоод зөв суурин дээр ингээд зөв юмыг босгох нь. Тэгээ ах нь бол нөгөө нацгт орчин хүмүүсэнд ажиллаж байсан гэдгээр би ер нь дэлхийн 12 оронд аялсан. Би яг 14 жил ажиллахдаа 12 улсад ингээд аялж үзээд тэгтээ тэр дандаа ажлын шугамаар аялж байгаа. Тэгээд миний бодсон нэг зүйл дээр улс орны хөгжлийг араас нь нөгөө яваад бол одоо тэр хэмжээний тийм өндөр барилга байшинтай л болохоос биш байшин дотор нь яаж үйл ажиллагаа явагдгийг хүн хийдэг учраас тэр хүмүүсийг нөгөө боожуулна гэдэг нь тэр байшин дотор чи ингэж ажилладаг юм а гэдгийг заагаад хүн ажиллахгүй. Одоо бид нөгөө хүн гэдэг чи өөрөө юм нөгөө маш том нөөц. Тэгэхээр монголчууд юу хийж чаддгүй гэдэг дээр суурилж хөгжил ярина. Монгол хүн ер нь яаж одоо амьдрал ахуйгаа авч явж байсан генээр удамшлаараа юу хийж чаддгийг тэр дарин хийц, батнороо хийц, эсвэл улсын одоо ийм чадвар тэр юм дээр суурилж манай бүх юм явах юм байна. Түүнээс өндөр байшин барингуудаа тэр дотор нөгөө юу гутлаач ирж явдаг хүн байвал чимээ гаргаад байна. Гэтэл сэмбэл алхаа явдаг хүн бол чимээ гаргахгүй ч гэдэг юм. Ингээ хамгийн наацхан би гадаад очиод тийм юмуудыг бодсон. Ер нь энэ улс шиг ингэж яваад бол юм. Бид нар тийм болтлоо дахиад ямар яхаа 100 жил хөгжих юм. Тийм ээ Америкийн ардчил гэж хэлж байгаа чинь 200 жилийн настай гэж бодоход бид нар 30 жилийн ардчил ярьж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нийтийн номоос нь нөгөө public library гэдэг үн төлбөргүй байх хэрэгтэй гэдгийг би номоос нь Америкт 2 удаа явж үзсний дараа Словенд харсны дараа Хятад номоос үн төлбөргүй хараад Оросд бас үн төлбөргүй хараад энд Монголд яриад байхад бид нар ийм байна гэдэг ингээд номоос ямар ч хураамжгүй байх хэрэгтэй гэрээр үнгүй 3 хоног номоо өгдөг байх хэрэгтэй гэж яриад байхад ямар шатандаа ингээд дэмжихгүй бүр номоос ингийн захиргааны үрт надтай жоо хэрэлдэжсэн байхгүй муудлагч. Би юм үзээд ирлээ. Юм ойлголоо. Одоо ингийн ихэд хийхгүй байгаа бол би болидоо гэж ажиллаад өгчихсэн байна. Тэгээд нөгөө талаас нь номоос хөгжүүлэхийн тулд ажлын яг байрнаасаа гараад нөгөө талд нь очиж байгаа. Түүнтэй адилхан ер нь аял жуулчилж гэсэн заавал аял жуулчилгээ төрчдгүй хүн. Энийг харин олон бүтээдэг гэдгийг бид сайхан ойлгоод. Тэгээ би өнөөдөр та бүхэнтэй энэ Монголын мэргэжлийн аял жуулчлал энэ аяллыг хөтөж тайлбарлагчны холбоо
Тэгээд өнгөрсөн хугацаанд надтай ингээ харилцаж байсан аялал жуулчлалын сайхан компаниуд бий, залуучууд бий. Бүр би аялал жуулчлалгээр нь биш зүгээр нөгөө тэр хүмүүстэй санаа нийлдэг, байгалыг хамгаалдаг, байгалыг хайрладаг гэдгээр нь нийлдэг байхгүй. Тэгээ одоо бол харин бид нар аялал жуулчлал гэдэг дээрээ бүр нэгдэж нийтлэх юм цаг нь болж байгаа юм байна. Тэгээ яасан гэхээр энэ говийн нөгөө холбооны, говийн аялал жуулчлалын холбооны ариун санаа шүү дээ. Ариун санаа над руу ингэж итсэн. Вигзаахан таныг бид нар нөгөө гашрын сургалтын дээр хараад танилцсан. Вигзаахан саяхан над руу Вигзаах би танд их баярлж байгаа. Та аялал жуулчлалын нэг юм төрлийг бүтээж үүсгэж байгаа юм байлаа гэж. Та нэг юм төрлийг хөгжүүлж байгаа юм байлаа гэж. Би өөрөө өөрөө тэгж бодоагүй байхгүй. Хост тайлгдаг юм нэг ийм салбарыг одоо хөгжүүлж байна гэж. Би анхнаар тэгж өрөөсөө бодоагүй харин тэр хүний тэр чинь аялал жуулчлалын ангиа төгссөн мэрэгжлийн хүний ингээ үгээр би ер нь дөрөөлж байгаа. Энэ бол ийм мэрэгжлийн салбар юм байна. Тэгж бодоод. Тэгээ ингээ бахархалтай байгаа. Тэгээд өнөөдөр та нартай ч уулзаад өөрийнхөө бод санаа хэлж байгаа нь бол миний яг хийх ажил байгаа. Би чи ийм ажил хийх гэж л ухаантай гэртээ гадаад өмнөөсөн байна. Үүнээс шүү. Энийгээ ингээд нөгөө ярьж хэлж бичихгүйгээр би ч өгчихгүй бусад хүндээч одоо сургамж болохгүй юм. Тэгээ сайхан байна. Манай ч өнөөдөр их юм сорж байгаа. Гэртээ болох юм байна гэж ойлгочихлаа тийм. Гэр зөвхөн манайх энэ хойтлын байшин амьддаг. Манайх тэгээ сонирхолж хэлэхэд энэ хойтлын модон байшин амьддаг байсан. Тэгээ анхны нэг 4-5 гадаад хүн ирсний дараа манайд ирсэн Франц хүн Монгол гэр хийгээд амьдэрдэг гэж хэлэхээр нь энэ манай энэ сэтгэлийн дэвтрийг эхлүүлсэн Дэвид Өөдсөн хоёр гэр бүр Францад хийж амьдэрсэн гэхээр би бодохгүй юм биш. Тэнд хүн төрлөختөн гэрийг дурлаад гэрийг сонирхоод байхад яагаад сонирхох шалтгаан юу гэж бодохоор үл хөдлөх хөрөнгө үнэтэй энэ шиг амархан сууц алга гэдэг юм би. Тэрнээс гадна бүр байгаль чанартай гэр бүл өөрөө хөшиг гэдэг зүйл хэрэггүй гэдгийг чи байгаль чанар байгаа. Наагур нь ингэж торгон өшгөр салхийг хааж болохгүй. Энэ үнийг ингээд нөгөө гадаад хүмүүсээс олд мэдсэний үндсэндээ би буцаж гэрт амьдэрсэн байхгүй. Буцааж ингээд 5 антайгаар худалдаж аваад эн чинь хуучин гэр. Энэ бол надаас өмнө дахиад нэг айлд ингээ 10 гаруй жил 20 жил хэрэгжилсэн гэр. Тэгээ би сая худалдаж аваад яг тоон mooны уулын сольсыг тэгээд дахиад тоон одооны тоон бол нөгөө дархан үнээр хийлгээгүй тоон ийм л байгаа. Зүгээр санаа. Гэтэл монголчууд хизээч ийм дархан биш хүнээр юм хийлгдэггүй. Тэр хүнд мөнгө өгч юм хийлгдэггүй байсан. Жинхэнэ дархан үнээ олж очиод эжнийх нь өхрийг өгөөд бяр чадлын оюун ухааны үнэлээд тэр хүний амьдрал ахуйгд нь хэрэгтэй юм өгөөд насан турш хэрэглэх нэг тооноор хийлгдэг. Би одоо энэ ухаан дээр суурилж бүх юм явна. Миний одоо хувьд бол түүнээс надад нэг юм хоёрын хооронд юм хийдэг хүмүүсээр би одоо мөнгө өгнө үү, тэр хүн тусална уу? Би тэрийг аль болох ихээ хүнээ таних төлөө явж байгаа гэсэн санаа байна. Тэгээд би тэрний гол санаа нь юу гэхээр хүн өөрөө зүрх сэтгэлтэй л байх хэрэгтэй. Тэр юм хийж байгаа хүн бүх юмыг зүрх сэтгэлээсээ хийгээд ирэхээр юм өгсөн чанарчаад байна тий гоё болоод байна. Хүн чадахгүй байж болно сурах хэрэгтэй, сурах тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тэгээд зүрх сэтгэлтэй хүн чинь аргаа олоо сураад байгаа. Бид ийм маягаар явж байгаа. Тэгээд ингээд хаа хүндэж гисэн сайхан хөөж өглөө. За дахиад бууз гараад ирлээ. Ааваа унтраалаа. За сайхан унтраач тий. За